Замд үзэж та бүхэндээ баярлалаа. Нэг сэдвээр нэвтрүүлгийн ээлжид дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр засгийн газраас өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар ялангуяа иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд өнгөрсөн 2-3 засгийн газрын үед дамнаад хүлээлт хүсгээд байгаа татврын багц хуулийн шинжилтэй холбоотой төслийг боловсруулсан. Улсын их хурлд өргөн барихад бэлэн болсон гэсэн ийм мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд та бүхэндээ яг энэ хуулийн шинжилтэй холбоотой мэдээлэл танилцуулах үүднээс бид студид зочдыг ураад байна. Зочдод танилцуулсан миний баруун талаас татврын зөвлөх судлаач Батчимэг, мөн сангийн яамны татврын бодлогын газрын дарга Чимэдсөрөн, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Хаширднэр манай студид ажиллаж байна. Өрөөлөө авсан та бүхэнд баярлалаа. За тэгэхээр би эхлээд Чимэдсөрөнд даргаас сумраад би сая хэллээ ерөөдөө 3 засгийн газар дамнаад гэдэг. Гол орж байгаа өөрчлөлтүүд нь юу байна? Өөрчлөлт оруулахдаа яг үндсэн нөгөө одоо өөрчлөлтийг хүртэх иргэд аж ахуйн нэгжүүдээс ер нь хэр санал авч иж хэдийн хувийн хэмжээгээр юу нэг тэдний санал тусваа. За тэгэхээр үндсэндээ бол татврын хилцүүлэг бол үндсэндээ нэг он дамнаад тийм ээ ингээд хилцүүлгүүд явагдсан байгаа. Өмнөх онуудад бол гарсан саналуудыг бид бас нэгтэж үтсэн. Нийт одоо 176 мянган саналыг бол одоо нийт орон даяар бол одоо их хурал завдалтай айлс төрийн танхимууд болон мэргэжлийн байгууллагатай бол холбооч хийсэн байгаа. Тэгээд нийт саналын бол одоо 50 гаруй хувийг тусгасан саналыг өмнөх зэвсгээр бол бид нар өргөн барьснаа сая татаж аваад ер нь бол татвар хуулийн багц хуулийн өөрчлөлт биш. За одоо нэмэлт өөрчлөлтөөр гол одоо шаардлагатай үзүүлэлтүүдээ оруулъя гэдэг байдлаар шинэ засгийн газар одоо өнгөрсөн 7 хоногт бол засгийн газраар хэлцүүлж байгаа. За энд бол бидний хувьд бас хугацааны шаардлагууд байна. За өмнөх хэрэгжижсэн үеэс та бүхэн мэдчихэж байгаа одоо гадны одоо эдийн засгийн оролт орнуудын тодорхойгүй нөхцөлөдөө бас хамаараад бас эргэж харах тийм зайлшгүй бол шаардлагууд гарсан байгаа. Тэгээ энэ утгаараа бол бид нар өөрчлөлт ороод нэмэлт өөрчлөлт хэлбэрээр бол гол цөөн тооны өөрчлөлтийг оруулаад татврын 4 хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулсан хэлбэрээс газар хэлцүүлсэн. За энэ 7 хоногт одоо бид нар улсын хурлд бол өргөн барихаар бэлтгэл ажиллагаа ажиллаж байна. За 176 мянган санал гэж. Энд одоо та бүхний санал мэдээж байгаа байх. Гэхдээ ер нь та бүхэн яг үндсэн яг энэ хуулийг одоо хамаарах хүмүүс маань ямар санал оруулснаас хэдэн хувийн та бүхний харж байгаагаар ер нь тусгав үлдчихсэн жоохон харамсалтай юм да гэж үлдсэн саналуудыг нь юу байна? За манай Улаанбаатартай худалдааны танхим дээр бусад танхимууд одоо BCM гэх мэтчлэн бусад одоо хувийн хвшлийн төлөөллийн байгууллагууд бид нэгтгэж татврын 4 хуулинд оруулах өөрчлөлтийнхаа саналуудыг бид нэгтгсэн. За бидний нэгтгсэн санал бол ойролцоогоор 100 орчим санал байсан. За өмнөх одоо өргөн байрагдаа буцаан татан авагдсан тэр хуулийн дээр бол тодорхой одоо 50 орчим хувийн туссан байсан. За дээр нь бид нар бас сангийн амтайгаа уулзаад үнэхээр одоо боломжгүй тэрнийг нь хүлээн зөвшөөрч болохоор ийм саналууд бас байгаа гэдгийг бол бид нар бас ярилцсан байгаа. За гол нь бол бидний гол санаа юу байсан бэ гэхээр татврын хуулиуд маань бол илүү цэгцтэй тэгээд ойлгомжтой болох хэрэгтэй. Бүх одоо татвар төлөгчдод шударгаар үйлчлдэг ийм ойлгомжтой болох хэрэгтэй. Хоорондоо үл одоо хоорондоо нийцэхгүй байгаа тэр асуудлуудыг бол бид нар бас засаж сайжруулах шаардлагатай гэдэг ийм үндсэн санаан дээр бол бид нар бол энэ саналуудаа нэгтгэж явуулсан. За дээр нь бол зарим татварууд бол бас ийм давхарцсан татварууд байгаад байдаг. Тэгэхээр энэ давхарцсан татваруудаа зэгцлэх хэрэгтэй байна. За Монгол улсын хувьд бол бид нар бол юу гэж харж байгаа гэхээр томоохон групп компаниуд бол мэдээж эдийн засгийн одоо гол чирэгч хүч болдог. Тэгэхээр энэ групп компаниудын хувьд өмнө тулгамж байгаа асуудлууд ямар асуудлууд байна тэрнийг шийдвэрлэх хэрэгтэй байгаад байгаа. Одоо нөгөө группээс доошогоо охин компаниуд руу жишээ нь ногд лашиг дээршээ доошоо одоо шилжиж байгаа тийм ээ гэх мэтлэн. За дээр нь гадны хөрөнгө оруулагч нарыг бид нэр оруулж ирэхэд шаардлагатай ийм өөрчлөлтүүд хэрэгтэй. За мэдээж мөн одоо жижиг дундууд хэрэгцээтэй байгаа. Яг тэр татврын тайлагналт, татвар төлөлтийн хугацаа тийм ээ энэ бүхнийг хооронд нийцүүлэх ёстой гэсэн ийм саналуудаа бол бид нар бичсэн. Ер нь л өнгөрсөн хугацаанд хэдэн мянгаар тоологдох аж ахуйн нэгжүүд үйл хадгалаа барьсан гэж ер нь мэдээлэл байгаа. Энэ өнөөдөр яг ингээд таны харж байгаа өнцгөөс яг үнэхээр манай татварын өндөр даад давшгүй болчиход байна. За яг бусад геополитик гэдэг асуудлуудыг ойлгож болно. Гэхдээ яг татвар талаас нь аваад үзэх юм бол өнөөдөр аж ахуйн нэгжид хэр ээлтэй гэж үнэ таавал байдаг юм. Өнөөдөр юм байгаа.
За өнөөдрийн байгаа байдлаараа бол биднээс татрын бодлого маань, татрын хууль маань аж ахуйн нэгжүүдэд тэмч их ээлтэй биш байна гэж үздэг байна. Яагаад ээлтэй биш байна гэж үзэж байгаа хэдийгээр тэр хувь хэмжээнд бага мэт сонсогдож байгаа боловч тий 10% гэдэг маань тэмч өндөр биш гэж яригдж байгаа боловч энэ нь үнэхээр 10% маань дарамт болж чадж гэнэ үү эсвэл хувь хэмжээний дарамт болоод байна уу эсвэл нөгөө хяналтын тогтолцоо нь татрын албаны тогтолцоо нь тий ингээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Энэ бол олон хүчин зүйлийн нөлөөлөөс энэ аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй нөхцөлд орж бизнесийн зогсох хандлага руу ороод ийн үү гэдгийг зайлшгүй судлах хэрэгтэй болоод байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд аж ахуйн нэгжүүд манай аж ахуйн нэгжийн тогтолцоо бол нэг 10% нь том аж ахуйн нэгжүүд байдаг. Тэгээ 10 хүрэхгүй одоо татвар төлдөг нийт 10% нь шахав том аж ахуй байхад 90% жижиг аж ахуйн нэгжүүд. Гэтэл нөгөө 10% нь нөгөө том татвар төлдөг том 10% нь төсвийнхөө орлогыг 90%-ийг шахав бүрдүүлчихдэг. Нөгөө жижиг нөгөө нийт баазын 90%-ийг бүрдүүлээд байгаа жижиг бичлүүд маань төсвийн орлого тийм өндөр хувь нэмэрт оруулдаг учраас тэрэн дээр үүсэж байгаа асуудлуудыг нарийн гаргаж ирч чадахгүй байгаа юм. Тэгэхээр нөгөө дөнгөж одоо стартапууд гэдэг юм уу те энэ шинэ бизнес хөлөө олох хугацаа, шинэ залуучуудын нөгөө юу н бизнес нь нэг 5 жил хүрэхгүй хаалга барих тэр нөхцөл байдал руу хүй түлхчээд байна л да. За ерөнхийдөө бол яг энэ хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтөд аж ахуйн нэгжид зориулсан за иргэд рүү зориулсан гэдэг юм хоёр байна гэж би ойлгосон. За энэ дотор энэ удаад бүгд ямар ч аж ахуйн нэгжүүд рүү зориулсан гол өөрчлөлтүүдийг ерөнхийдөө бол онцлоод явъя. За миний харснаар бол үндснээр 8-9 хэсэгт гол өөрчлөлтүүд орж байгаа юм байна гэж би харсан байгаа. За эхнийх нь бүгд ингээд заалт болгоноор нь ерөөхдөө тайлбарлаад үзэжтэй мэдээлэл өгсөн зүйтэй баг. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөлтийг хамар хуурайг нэмэгдүүлэх зорилгоор за 90% татварын буцаалт эдлэх буюу татварын 1% ачааллын босгодог 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум болно. Энийг та ингээд хариулаад өгөөрэй. За энэ нь аж ахуйн нэгжид ямар боломж олгож байгаа? Нөгөө тал дээр төсөвт ямар ачаалал өгөх юм бэ гэдгээс. Тэгэхээр бичил жижиг аж ахуйн нэгж байгууллагууд бас боломж олгох зорилгоор хөлөөрөөл цагаан одоо тэлэх өрсөндөө хөрөнгө оруулалтаа үлдээх татвар ачааллыг бууруулах зорилгоор бол энэ одоо борлуулалтын орлого 1.5 тэрбум байсныг бол 2.5 тэрбум болгоод хөрөлөл татвар ачаалал 1% байна гэдэг ийм зохицуултыг бол оруулж өгч байгаа. За ер нь бол манай татварын албанд одоо бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо бол одоо 191 мянгад хүрсэн байна. За түрүүний хэлсэн ингээд сегментчлэр наваад үзэх юм бол томоохон том аж ахуйн нэгжийн сегментэд бол нэг 1000 орчим, 900 1000 орчим байна. За дунд аж ахуйн нэгжид сегментэд бол үндсэндээ нэг 3000 орчим, 2700 байна. Тэгээ үлдсэн нь бол үндсэндээ ингээд бичил жижиг ийм сегменттэй хамаарагддаг. Тэгэхээр үндсэндээ нийт аж ахуйн нэгжийн маань одоо 96-97% нь бол үндсэндээ татварын аж ахуйн нэгжийн орлогын хувьд бол 1% ачаалттай байгаа юм боломжийг нэгдүүлж байна. Тэгэхээр сая бид нар борлуулалтын орлогыг 1.5-аас за ингээд 2.5 болгоход үндсэндээ 5000 орчим аж ахуйн нэгж мөн одоо энэ боломжийг бас эдлэх ийм боломж бол бүрдэж байгаа. 5000 аж ахуйн. Зүгээр мөнгөн дүнгээр нь одоо ингээд нэг аж ахуйн нэгжид одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа гэдээ үзүүлэр нь хэдийн хэмжээ. Бидний 24-25 оны тооцоололоор хийхэд бол үндсэндээ 80-аас 100 тэрбумын одоо ачааллыг бол бууруулж ирэх гэсэн гэдгээр бич өгч байна. За мэдээж сангийн яам за танхим хоёр бол мэдээж аль аль нь 100% сэтгэл хангалуун байна гэж байхгүй. Голдооны 50% уулзж ивэл ерөөхдөө бол одоо үр дүнтэй гэж юу харж болох. Гэхдээ яг энэ заалтан дээр танхимын үед ямар байсуулт байгаа юм. Мартгүй жоохон ихэ дээшээ өсөж байсан юм биш үү гэдэг юм. Яг энэ нөгөө борлуулалтын орлогын хэмжээтэй холбоотой бид нар нэг 3 янзын санал өгч ирсэн. Нэг нь болохоор одоо саяны одоо хэмжээ. За дээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөгөө шатлалыг бас нэмэгдүүлэх. Нөгөөх нь болохоор нөөтийн босгоны асуудал байсан. За саяны энэ 1.5-аас 2.5 болгоно гिचгийг бол бид нар үлийн зөвшөөрж байгаа. Яг тэгэхээр энэ маш чухал. Энэ анх 1.5-ыг гэж оруулж исэн үетэй харьцуулахад одоо бол улсын төсвийн хэмжээч дахин нэмэгдсэн, эдийн засгийн одоо хэмжээ одоо дотоодын нэмэгдсэн хэмжээж нэмэгдсэн. Тийм учраас бид нар бол зайлшгүй энэ борлуулалтын орлогын босгоодыг бол зайлшгүй нэмэх шаардлагатай. Доор хаяж нэг
хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх ёстой юм байна гэж бид нар бол тооцож ирсэн. Гэхдээ яг мэдээж хэрэг одоо төсөв талаасаа бас хүндрэлтэй байгаа. Бидний хувьд ч гэсэн чамлахаар чангатаг гэхчээр тийм ээ одоо энэ жижиг дундуудад маань ялангуяа энэ бол маш чухал. Та төрүүлжээс одоо дөнгөж эхэлж байгаа стартап бизнеснүүдийн дундаж нас их богино болоод байна гэдэг. Одоо яг энэ заалт үндсэндээ бол хамаарах гэдэг шүү дээ. Жишээ хэр хэмжээний нөлөө үзүүлэх бол за ингээд 1.5-ыг 2.5 болгосноор нөгөө нас жоох уртсах болоо юм тарийн тодорхойллоо. Энэ дээр 1.5-аас 2.5 тэрбум болгож байгаа маань нөгөө 90% буцаалт байхгүй юу? Өөрөөр хэлбэл 10%-аар төлчөөд тэгээ 90% буцааж олгодог. Тэр энэ өөрийнх нь нөгөө нэг хуулийнхын энэ загварчлал нь өөрөө бас хүндрэл үүсгэж байгаа. Тэгэхээр тэр аж ахуйн нэгж тэр хөнгөлтийг буцаалтыг авахын тулд 2 сарын 10-ны дотор нөгөө ногдсон татвараа заавал төлөх болно. За ингээд төлснөхийн дараа нөгөө буцаа олголт ингээ одоо ч гэсэн тэр асуудлууд аж ахуйн нэгжүүд гомдол гараа яваад байна шүү дээ. Яагаад одоо буцаа олгоно гिचээд буцаагаад өөр одоо 26 оны 1 сарын нөөцөд суудагчваа гэд ингээд гомдол гаргаад байна. Тэгэхээр энэ хэдийгээр ингээд борлуулалтын орлогын татвар ногдох борлуулалтын орлогын хэмжээг нэмээд байгаа боловч цаад нөгөө уялдааг нь бас давхар зөвч өөрчлөлт оруулж өгөхгүй болохоор энэ нь нөгөө хэдий 90% буцаа олголт авах босхын өсгснөөрөө нөгөө аж ахуйн нэгжүүд жижигрээд байгаа тэр процессыг л бооруулж байгаа болохоос биш яг нөгөө жинхэнэ тэр жижиг аж ахуйн нэгжтэй энэ нөгөө юу н тэр хуулийнхын энэ загварчлал нь бас хүндрэл бий болгоод байгаа юм. Тэгж харагдаад ажиглагдаад байгаа юм. Тийм учраас энэ буцаалт 90% буцаалт гэдэг ойлголт нь өөрөө бас зөв байж чадахгүй байна. Эсвэл ерөөсөө 2.5 тэрбумаасаа 1%-аар татвар төлдөг ч юм уу тийм. Өөрөөр хэлбэл сая манай энэ танхимын хуулиуд ш ойлгомжтой байх, хууль ойлгомжтой байх гэдэг ойлголт энд яваад байгаа байхгүй юу? Яагаад заавал хөнгөлт өгөх гээд байгаа юм бол буцаа олголт гэж юм гаргаж ирээд байгаа юм. Тэгээд төсөвт заавал тэрийг төлж иж нөгөө барьцаа төлж байгаа юм шигээр тайл аваад шүү дээ. Тэр чинь хэрвээ төлөхгүй эсвэл одоо нөгөө хуулийн хугацаа сунгах эдгээр янз янзын процессоос болоод тэр 90% хөнгөлт идлүүлэхгүй байх нөхцөл бас их үүсдэг. Тэгэхээр ийм нөхцлүүд байгаад байгаа учраас хууль ойлгомжтой байх гэдэг үүднээсээ энийг бол хэрвээ босхын өсөх юм бол хувь хэмжээг нь 1% нөгөө 300 сая хүртэл 1% гэдэг шиг ийм байх боломжтой болгож өгөх нь их зүйтэй байна л гэж хараад байгаа юм. Энэ дээр та юу л одоо чинь бас ялч яг амьдралаас ургаж гарч байгаа юм. Тий. Татварын бол бас ингийн ойлгомжтой байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө талдаа бид нар бас тусгаар тогтноос улс өөрсдийнхээ хууль дүрм журмын дагуу өөрийнхөө үйлчлэгээ бол зохицуулдаг. Энэ хүрээндээ бол татвар төлөгч болон татварын алба за ер нь бол хувь хүнч бай. Ер нь бол энэ санхүү татварын боловсрол болоод хууль дагам мөрдлөлтийн өөрийн нэг тийм соёл байх хэрэгтэй. Нөгөө компани маань цаашлаад дунд томоохон аж ахуйн нэгжүүд болно. Тийм учраас Монгол улсад тэр хуулиар нэгддэг хууль дагам мөрдлөлтийн түвшин рүүгээ орох бэлтгэлүүдийг бол энэ үе шатуудад бол явуулдаг. Энэ зохицуултууд бас байх хэрэгтэй. Бид нар нийгмийг хялбарчлах, энгийнчлэх тусам тэр нөгөө мэддэг судалдаг өөрийгөө хариуцлагажуулдаг зүйл ажиллагаа бол багаад сулардаг ийм сөрөг талтай. Ийм учраас бол бид бүртгэл сайн байх хэрэгтэй, тэрний өөрөө хил дод байх хэрэгтэй. Яг энэ дээр бол бид нар хувь хэмжээ тал дээр нөгөөдөж тэр нь бол цаад утгаар нь бол 1% ил ачаалттай зүйл гэдгийг би тэр талаас нь хэлээд байгаа. Нөгөө талаас хууль дүрм журмаа бас энгийн ойлгомжтой болох тал дээр бол төрийн байгууллагууд анхаарах хэрэгтэй юу гэж анхаарах хэрэгтэй. Бидний бас энэ ярьж байгаа зүйлүүд бол энэ хуулийн шинжилтүүд дээр хувь хэмжээнүүд яригдахаас гадна ер нь бол энэ төрийн байгууллага тэр дундаа татварын алба, гайлын алба болвол зөвлөн туслагч татварын алба байх хэрэгтэй. Тийм учраас тэр хуулиа илүү одоо таниулдаг, сургадаг, мэдээлдэг, тодорхой одоо зөвлөгөө авах шаардлагатай үед нь бол тэр зөвлөгөөг үйлчилдэг. Өөрөөр хэлбэл захиргааны буюу тийм албадлагын арга барилаас зөвлөн тусалдаг буюу үйлчилгээний алба болох ёстой гэсэн энэ концепцийг бол агуулж байгаа. Тэгэхээр бол татвар төлөгчд бол тэр мөнгөн хэмжээний ачаалаас гадна ийм ойлгомжгүй байдлыг өөрийг нь бас ингэж туйлдуулдаг, төвөгтэй байдалд оруулдаг ийм асуудал бол байгааг бид нар бол үйл ажиллагааны түвшинд нь бол засах боломжтой гэдэг утгаар тодорхой одоо энэ гал дотрийн байгууллагууд энэ чиглэл рүү стратегийн боловсруулах, шийдвэрийн гаргах тэр түвшинд нь бол жилийн төлөвлөгөөн дээр нь тийм ээ гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээр нь бол анхаарал ажил явьж байгаа. За. Энэтэй холбоотой яг ингэдэг байхгүй. Одоо чи амьдрал дээр хууль нь ингээд нэг үгээр л бичигдсэн байгаа шүү. Гэтэл татварын байцаагч нар жишээ нь хотынх нэг өөрөөр тайлбарлаа, хөдөөнийх нэг өөрөөр тайлбарлаа. Өөрөөр байцаагч болгон өөр одоо тухайн хуулийн залтыг арай өөрөөр тайлбарлаад байгаагаас болоод нөгөө татвар төлөгчд чинь бас
ойлгомж байдалд орчих. Тэгэхээр энэ одоо нөгөө хэрвээ зөвлөн туслагч болох гэж байгаа бол татварын байцаагч нар бас өөрсдөө аягүй сайн чадвартай болох хэрэгтэй байна. За дараагийн нэг залт. Аж ахуйн нэгжийн орлогын татварыг 25%-аар тооцсон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босхын хэмжээ 6 тэрбум байсныг 10 болгоод за 6-аас 10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15%-аар татвар ногдуулах хөнгөлөлт үзүүлнэ гэдэг. За энэ хэр хэмжээний бас хөнгөлөлт боломж та бүхэн ер нь бол тооцсон бас тодорхой хэмжээний ийм дунд нь бас ахаад ишээ гарч ирээд шүү дээ. За түрүүний хэлсэн одоо бизнес эрхлэгчид тэгээд худалдаа аж ахуйн танхимаараа дамжуулж ирсэн нэг санал бол энэ санал энийг бол бид бас хуулийн төсөлтөд авсан байгаа. Түрүүний хэлсэн одоо 6 тэрбумаас дээш шууд одоо 10% татвар төлж ирсэн аа 25 болдог нь бол одоо хит огцсон байна. Өндөр байна. Өндөр хэмжээгээр явж байна. Энэ дунд нь нэг бол босгоо нэмэгдүүлэх, нэг бол одоо хувь хэмжээгээ буулгаач гэсэн шаардлагыг аль алийг нь бол аваад бид нар тодорхой тооцоол хийж үзээд 6-аас 10 тэрбумын ашигт нь бол одоо 15% татварыг авъя гэсэн ийм шатал дээр нэг интервал нэмээд за мөн одоо хувь хэмжээг нь бол ингэж. Тэгэхээр энэ утгаараа өмнө нь одоо 25%-аар шууд татвар нь эхэлж ийсэн 600 гаруй аж ахуйн нэгж байгууллага 10 пунктээр бол энэ хувь нь бол буурч байгаа гэсэн. За мөн одоо төсөлд үзүүлэх нөлөөлөл нь 160-аас 200 тэрбумын ачаал нь буурч байгаа. Ийм тооцоолол гарсан байгаа. За та бүхний санал бол ийм гэж ойлголоо. Энийг ер нь хэр үр дүнд хүрнэ гэж юм болж байгаа. Одоо чинь ачаал бол аваа том дүн яригдэж штэ. Гэхдээ бидний санал бол ийм байсан. 6 тэрбум гэдгийг нь 20 тэрбум болгоо. Тэгээд 2 хэвээрээ байна. Гэхдээ 20 тэрбум хүртэл бол 10% төлөөд 20-оос дээш бол ингээд 25%-аар төлбөр бай гэдэг санал байсан. Яагаад энэ саналын гол үндэслэл юу байсан бэ гэхээр өнөөдөр энэ одоо шатлалаас болоод компаниуд томрохгүйгээр айгүй олон жижиг болоод байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол одоо үнэхээр одоо гадаадын хөрөнгө оруулалт бидэрт хэрэгтэй ч тухайлбал жишээ нь. Гэтэл гадны хөрөнгө оруулагч нар чинь жижиг компанид орж ирэхгүй байхгүй. Тийм учраас бид нэр компаниуд жижигрээд байгаа энэ нөхцөл байдлыг болол багасгахын тулд одоо энийг 20 болгоо. Яагаад 20 гэдэг тоо гаргаж ирсэн бэ гэхээр тухайн үед 6 тэрбум гэдэг болгож явах үед бол чинь 20 онд баха. Тэр үед байсан улсын төсвийн одоо хэмжээ өнөөдөр бол 3 дахин 3.1 хэд дахин нэмэгдсэн байгаа. Тэгвэл яг энэ хэмжээгээр энийг 20 тэрбум болгоч гэдэг ийм саналыг яаж ирсэн. Тэгэхээр энэ гол санаа бол аж ахуйн нэгжүүдэд бид нар томруулах хэрэгтэй гэдэг. Ер нь ингээд ийм хуулийн ганц нэг залтаас болол за яг татвараас одоо зугатаахал хувилбар багт. Нэг л олон охин компанитай групп компаниуд л одоо сүүлүүд чинь гарч чадгаа шүү дээ. Нэг ийм үзэгдлийг зүгээр яг энэ хууль эрх зүйн хүрээд ингээд гоё эвтийнхээ айл ал талтаа зохион байгуулчих боломж юм гэдэг юу байд энэ залт хийж чадах уу? Ер нь бол яа харахгүй нөгөө судалгаа хэрэгтэй. Одоо сангийн яам судалгаа хийгээд байдаг. Татварын ерхий газар маш олон тоон статистик авсан байдаг. Тэрийгээ судлаачдад нээлттэй тавьмаар байгаа байхгүй юу? Тэгээ судлаачдад өөрсөндөө тоо одоо нээлттэй байж байгаа тоо нэг бага байдаг учраас тэн дээр үндэслээд энэ үнэхээр хангалттай байна. Танхимын хэлж байгаа 20 тэрбум бол боломжийн одоо нөгөө лафрын мөрөөр ч юм уу те онлынхоо хувьд ярих юм бол энэ бол яа харахгүй одоо зөв тооцоол байна гэж эсвэл 10 тэрбум нь зөв байна. Энэ дээр зөв буруу юу гэдэг дээр нь биднээс мархахын тулд заавал тоо мэдээлэл хэрэгтэй, судалгаа хийсэн баг хэрэгтэй. Тэгжээж биднээс энэ дээр юм ярмаар байгаа байхгүй юу? Тэрнээс биш ерөөсөө аж ахуйн нэгж одоо сая 25 одоо татвар төлөгчийн өдрүүд одоо энэ өдрүүд болж байна. Энэ өдрүүд болж байгаа ингээд бичил жижиг сегментийн татвар шилдэг татвар төлөгчд гэсэн дандаа нөгөө нэг том компаниудын задарсан жижиг компаниуд өөрөөр хэлбэл нөгөө бичил жижиг чинь шилдэг татвар төлөгч болж шүү дээ. Яа харахгүй тэр чинь тогтсон бизнес учраас нөгөө 90% жинхэнэ нөгөө стартап өөрөө эхлэх гээд байгаа тэр шин залуу бизнесийг биш өөрөө зах зээл дээр юугаа олцсон, байр сууриа олцсон тийм том компаниудын задлж байгуулсан жижиг компаниуд, бичил компаниуд энэ зах зээл дээр том одоо шилдэг татвар төлөгч болж гарч ирж байгаа нь өөрөө манай энэ хуулийн хувь хэмжээ маань бас тийм жижиг аж ахуйн нэгжүүдэд жижиглээд байгаа маш том одоо нөгөө үзүүлэлт нь болж байгаа байхгүй юу. Тэгэхээр биднээс үндэсний том компанитай бай гэдэг одоо шилдэг хамгийн их татвар төлсөн 10 компани мэдээлэл сая гарахад ерөөсөө татврын орлогоор энэ жил 25 онд 27 их найдын татврын орлого цуглуулсан байхад 7.8 их найд нь 10 компани бүрдүүлсэн биш. Тэр 10 компани ерөөсөө уул уурхайн компани банкрот байна. Тэгэхээр биднээс нөгөө жинхэнэ одоо боловсруулах, үйлдвэрлэх энэ юунда зах зээлдээ бол боломж энэ маань хууль маань олохгүй байгаа юм байна гэж
одоо нөгөө энгийн тоонуудаас нь авч дүгнэх тийм байгаа. Тэгэхээр нарийн тоонуудаа одоо сангийн яамч дээр татвар ерхий газар маш ирсэн. Татвар ерхий газрын тоон мэдээлэлүүд гардаг. Гэхдээ нөгөө судлаачдад шаардлагатай одоо ийм зах зээлийн томоохон судалгаа хийхэд боломжтой тийм тоон мэдээлэлүүд нь болохоор заавал нөгөө албан бичгээр ч үт юм уу те. Тэгж нөгөө одоо энэ нууцын хууль бас сая засгийн газарт өргөн баригдсан байгаа юм билээ. Тэгэхээр нууцын хуулийн дээр ч гэсэн татвар төлөлтийн тоо хэмжээ, татвар төлөлтийг нууцаас гаргах тэр ойлголтыг ч гэсэн оруулах хэрэгтэй. Ингээд татврын шинжилгэхээр зүгээр нэг татврын 3-4 хуулийн дээр юм ярмаар байгаа байхгүй юу? Энэ зөвхөн л нэг саяны хувь хэмжээтэй холбоотой аж ахуйн нэгжүүд томрохгүй жижигэрж байгаа процессыг чи ярихын тулд ахаад өөр олон хуулийн нөлөөлөл орж ирж байгаа. Одоо чинь топ 100 аж ахуйн нэгжийг шалгаруулаад бид нар баяр өгдөг. Мэдээж хүндэтгэлтэй. Гэтэл тэгэл эхний 10-д орж байгаа толгой компани за тэгээд 10-д 20-д 30-д хэр нөхөн компаниуд нь ялчгүй харагддаг. Энэ заалт маань одоо тэр байдлыг ер нь томрох гэдэг юм уу одоо бүр групп толгой гээд ингээд нэг болоод цогцоороо томрох боломжийг олохгүй байгаа гэдэг та юмсаа нэгтгэв. За энийг бол бид нар өмнө нь бол ус уулз дэлсүүрүүд дээрээс нэлээд тайлбарлаж бас ярилцдаг байсан. Тэгэхээр тэр хувь хэмжээний хувьд одоо юу гэдэг 25% төлөхгүй тулд одоо жижигрээд байна, өөрчлөгдөд байна гэдэг ойлголт бол харьцангуй ойлголт байна. За би яг хувь хэмжээ талаас нь хэлэхэд бид нар 20 оноос мөрдсөн энэ өөрчлөлтөөр өмнө 6 тэрбумаас дээш 25% та байсныг бид нар одоо 3 тэрбумаас дээш 25% та байсныг 6 тэрбум болгоод одоо үндсэндээ 5 жил л орчин мөрдөгдөж байгаа. Тэрний одоо 2 жилийн үндсэндээ ковидын жилүүд гэсэн үг гэвчлээ. Тэгэхээр энэ нь бол бид нар одоо дабл дат гэсэн үг шүү дээ. 3 тэрбум болгоод ингээд явж байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ бид нар дахиад одоо 6-аас нь 10-д нь дахиад өөр хувь хэмжээтэй болох ийм өөрчлөлтийг ойрхон хийж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол татварын хууль тэнд байгаа хувь хэмжээ ер нь татварын бодлогын асуудал бол тийм ойрхон хийгээд байх нь бол хөрөнгө оруулагч бизнес талдаа бол тийм таатай зүйл бол биш байгаа. За нөгөө талаар тэр компаниуд охин компани байгуулах, компаниуд салбар компани байгуулах тийм үү? Нэг салбар гэж байгуулах энэ асуудлууд бол тухайн компани өөрсдийнх нь алсын хараа бодлого чиглэл, үйл ажиллагааны чиглэлүүдтэй ч гэсэн холбоотой байдаг. Үйл ажиллагааны чиглэлүүд нь өөр байх юм бол бид тэр компани өөрөөсөө зохион байгуулалтын бүтцээрээ тий энийг бид одоо яаж салгаж явах вэ, нийлүүлж явах вэ, бүхэл үйл ажиллагаагаа нэг компани дээр явах уу, төрөлжүүлж явуулах уу, түүнийг удирдах одоо болсон хүчин, чадвар, тэрэн тэглэгдэх технологиос хамааруулаад ч гэсэн энэ зохион байгуулалтын хэлбэрүүд нь янз бүр байдаг. Тэгэхээр тэр компани одоо зохион байгуулалтын хэлбэр өөрчлөгдөж юм уу, шинээр компани өөрсөндөө үүсгэж байгаа энэ асуудлыг бол энэ 25%-ийг одоо төлөхгүй тулж явж байгаа гэдэг нь айгүй өрөөсөө л ололтой гэж бодож байна. За. Бизнес эрхлэгчдийн нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгчийн босыг 400 сая болгоно гэдэг чинь. За энэ мэдээж таны үсээгүй тоо баг. Та бүхний гол үсчээсэн тоо чинь хэд байсан бэ? Бид нар бол нөөтийн босгогүй болгоч ажээ. Бизнес хийж байгаа бүх хүмүүс татвараа төлдөг болчихоо. Тэгээд ирэхээр нөгөө янз бүрийн хөнгөлт чөлөөлтөөс болоод нөгөө supply chain дунд тасралт үүсээд байсныг бид нар байхгүй болгоод бүгд л татвараа төлдөг болчихноо. Бага орлоготой нь багаараа л төлнө, өндөр орлоготой нь өндөрөөр л төлнө гэдэг л ийм санаа байсан. Яг одоо 40 сая бол яалтчгүй бага байхгүй. Одооний эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Тэгэхээр 400 сая болгож өсгөж байгаа нь бол сайн байна. Бидний санал бол арай өөр лээс л та. Энэ нөөтөр л угаасаа яалтчгүй шудраг багаас нь төлөө тохироод идэг, төлөхгүй багаас нь ч монжоод идэг гэдэг юм бол одоо зөвхөн ялч хөлбөмбөн дээр харагдаж байгаа. Энийг зүгээр бүгдийг төлөгч болгох арга юм юу байдаг? Одоо энэ 400 сая тэр хэмжээ рүү хөшөөрөг болж чадах болов уу? За энэ нь бол татварынхаа бодлогын төвшөнд энэ хуулиараа шийдэх олон хуулиуруудын нэг хуулбар нь яригдчихэж байгаа. Бид нар түрүү өмнөх хуулбаруудыг бол жишээ нь танхимын төлөвлөлт бол бас тодорхой ярьж байна. За энэ удаа бид нар өргөн барьж байгаа юу энэ төсөл дээр явуулж байгаа нь бол 50 саяын босхийг 400 сая болгоё гэж байна. За тооны хувьд нь хэлэхэд бол яг валютын сангаас бидэнд зөвлөмж өгсөн. Тэгээд тодорхой Торонтогийн их сургууль дээр гаргасан тийм аргачлалуудаар хэд үеэр зохистой вэ гэдэг асуудлуудыг гаргаад тэгээ 24 таваануудын тоон дээр гаргахад бол 398 гэсэн тоо бол 24 оны судалгааны тоон мэдэн дээр бол гарч ирсэн. За энэ тоо бол одоо бас 400-аас давцсан яваа. Тэгэхээр оновчтой төвшин нь бол 400 байж болох юм а гэдэг энэ тоо үндэслэл талаас нь тийм үү. Загваршил талаас нь бол 400 гэдэг бол гараа явж байгаа. Яг нь ер нь бол танхимын төрөний хэлж байгаа нэг хувилбар бол ер нь бол Монгол улсад бүх хөнгөлөлт чөлөөлтөй болоод бүгд татвараа төлдөг
нөөтөд төлдөг болё гэдэг энэ хувилбар бол бас үе үе бол бид нараас яригддаг. Гэхдээ энэ удаа бид нар бол за ер нь дэлхийд дээр байгаа нийт 200-аад орны одоо 180-аад орн бол нөөттэй тэр дотор ихэнх нь бол шаталтай байд юм байна гэдэг энэ хувилбар дээр бол аваад ингээд тооцоололтоо бол хийж байгаа. За энэ 400 саяар одоо босхийг нэмэгдүүлэх юм бол 23 мянган аж ахуйн нэгж бол нөөц суутан төлөгч бол биш болно гэсэн үг. Тэгэхээр ийм тооцоололт гарч байгаа. Нийт одоо төсвийн ачаалал гэвэл төсөв буурах дүн нь бол бас нэг 160 гаруй тэрбум төгрөг одоогийн байдлаар байна. 80 160 гэж явж байгаа. Одоо сарын 3 заалтан дээр. Цөөхөн аж ахуйн нэгжүүдээс өндөр төр аваадах нь мэдээ зорилго биш. Татварынхаа бааз суурийг нэмэгдүүлэх мэдээж зорилго. Гэхдээ одоо яг нөөт дээр бол иргэд ялангуяа энэ төлөөд би төлөөд энэ төлөхгүй үлдээд штэ гэдэг юм ялч үнэлтэд яригддаг. Энийг бааз суурь хэр хэмжээнд яаж нэмэгдүүлдгийг тэгэд энэ хамрагдах байдлыг яаж шудраг болгох юм. Жишээ зөвхөн нөөтийн жишээ дээр гэдэг байна. Тэг нөөтийн ер нь бол ингээд нөөтийн босгоч тэр тий. Одоо ингээд биднээс ингээд нэг ямар нэгэн тоон үзүүлэлт яриад шүү дээ. Энэ тоон үзүүлэлт чинь цаг хугацааны явцад нөгөө инфляц гэдэг юм чинь яа харахгүй нөлөөлөд байгаа байхгүй юу? Ямар ч нэг босго ярьсан, ямар ч тоон үзүүлэлт ярьсан тэр бол уул нь бол яа харахгүй чимсүүн дарга хэлж байгаатай санал нэг байна. Татрын хууль ойр ойрхон өөрчлөгдөх нь тийм таатай биш ээ. Аль болохоор хамгийн доотлолтой 10 жил болж иж өөрчлөгдөж ивэл 10 жилийн үр дүнгээр нөгөө эдийн засгийн үзүүлэлт нь үнэхээр байгаа болж чадсан уу, өсч чадсан уу гэдгээрээ дараагийн хуулийнхаа өөрчлөлтийг хийж ивэл энэ илүү одоо нөгөө ашигтай, улсад ашигтай хувилбар байх хэрэгтэй. Гэтэл ингээд 5 жил болоод өөрчлөлт ийнэ гэдэг маань магадгүй энэ хууль маань хэрэгжихтэй буруу яваад байна. Эсвэл одоо инфляц нь их өндөр байна. Тэ манай нөхцөлд ингээд яг тоон босго ярихаар айгүй хүндрэлтэй болчиход байгаа юм. Саяхан биднээс 50 сая болохгүй байна гэж 10 сая байсныгаа 50 сая болгосоо одоо 400 саягаа ярьж байна. За 400 сая гэдээ яриад байгаа дээр ер нь бол бичил аж ахуйн нэгж сая чимсэрн даргач хэллээ 26 мянган аж ахуйн нэгж эндээс хасагдах нэ. Тэгээ энэ хасагдана гэдэг чинь өөрөөр хэлбэл энэ аж ахуйн нэгж дахиж томрох боломжгүй болчихно гэсэн үг. Өөрөөр хэлбэл томоохон одоо нөгөө худалдаа авалт хийдэг, томоохон борлуулалтыг хийдэг газруудтайгаа гэрээ их боломжгүй болчихно гэсэн үг шүү дээ. Яг тэгэхээр нөөц төлөгч газрууд хизээч нөөц төлөгч биш хүмүүсээс худалдаа хийхгүй тэр хүмүүстэй. Аль болохоор нөөц байж ш тэднээс чинь нөөтийнхөө өглөгийг бууруулахын тулд нөөттэй газраас худалдаа авалт хийх болно. Тэгэхээр нөгөө биднээсийн босго гэдээ яриад байгаа юм маань өөрөө хоёр талтай үйлчлээд байгаа юм. Тэгэхээр биднээс заавал нөгөө судалгаа байх хэрэгтэй. Одоо энэ олон улсын валютын сангийн зөвлөх ингэж ийна гэж биднээс яриад байгаа боловч ер нь дотооддоо энэ тоонууд дээр биднээс ямар судалгаа хийгээд энэ нь Монголын нөхцөлд яг яаж таарж байгаа юм. 400 сая нь үнэхээр бодиттой юм уу юу? Эсвэл ерөөсө босгохгүй болгочих. Яг тэгэхээр босгохгүй болгоё гэдэг саналыг ямар аж ахуйн нэгжүүд тавиад байгаа юм бэ гэхээр дунд яг үйлдвэрлэл хийдэг дунд аж ахуйн нэгжүүд дунд болон арай томорсон жижиг аж ахуйн нэгжүүд тавиад байгаа байхгүй юу? Яг тэгэхээр тэднээс тийм байжж босгохгүй байх нь нийт шудраг татвар төлөх бүгд татвар төлөх тэр нөхцөлийг хангах гад тэр нөхцөл рүү оруулах гэдэг шүү дээ. Гэтэл нөгөө бичил жижигүүд чинь болохоор бичлүүд нь болохоор босгоо өсгөё 400 сая болгоё. Энэ нь яаж байгаа юм гэхээр нөгөө биднээсийн төлбөрийн баримтын систем гэдэг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн төлбөрийн баримтын систем маань нөгөө сөрөг тал нь болж ирээд байгаа юм. Одоо энэ зах зээл дээр захынхан чинь баримтаа өгөхгүй нэгэд маш их гомдол ирдэг үстэй. Тэр чи яаж байгаа юм гэхээр нөгөө 400 саятай орчих юм бол заавал баримт аваад авахгүй яг 400 саятай барьчаад ингэ яваад шүү дээ. Тэгэхээр биднээс босго тавина гэдэг чинь тэр хүртэл 399 сая хүртэл тэр боломжийг нөгөө бичлүүдэд бий болгоод байна. Энэ нь өөрөө яг том зургаар нь харах юм бол эдийн засаг тодорхой хэмжээнд нөгөө далд эдийн засгийн ч байх ёстой гэдэг үүднээсээ олон улсын валютын сан эдэр тийм зөвлөмж өгч боломжтой. Гэтэл тэр нь манайд тохирож гэнэ үгүй юу гэдгийг бид өөрснөө одоо үндэсний судлаачид өөрснөө хийжээж энэ бол ийм бодиттой байж ийм байх юм байна. Тэгжээж биднээс бичлээ дэмжиж дээш нь гаргаж ирэх юм байна. Ерөөсөө аж ахуйн нэгжүүд одоо яагаад сая татрын албан 174 аж ахуйн нэгж бүртгэлтэй гэж байна те. Ер нь бол нөгөө хуулийн этгээд улсын бүртгэл дээр бол 266 аж ахуйн нэгж 25 оны байдлаар бүртгэлтэй байгаа шүү дээ. Тэрний чинь 119 мянган үйл ажиллагаа явуулж байна гэд статистикийн тоо өгсөн байдаг. Гэтэл татрын албаны тайлан ирэхээрээ тайлан тэрнээсээ бага байгаа. Тэгэхээр биднээс энэ нөгөө тайлан хүлээн авалт за дээрээс нь хэдий хэмжээний орлоготойгоор тайлгаж яах гээд энэ болгон судалгаанууд нь нөгөө судлаачд дээр тоо байх юм бол биднээс энэ дээр илүү их бодиттойгоор дүн шинжилгээгээд өөрөөр хэлбэл төрийнхээ гаргаж байгаа бодлогыг ч гэсэн энэ болж гэнэ болохгүй байх уу гэдэг дээр нь судалгаатай тоо ярмаар байгаа байхгүй.
судлаач маань судалгаагаа нэг үзүүлчээчээ гэд 2-3 асуудал төр үнэлээ. Та бүхэн мэдээж хууль өөрчлөлт болоод судалгаа шинжилгээ хийгдэж байгаа танилцуулж болтгүй. Ер нь татварын албанаас болоод хөсөлт гаргаад мэдээлэл авахд бол нууцын тухай хуулиас хоригдсноос босд нь бол нээлттэй өгдөл явж байгаа. Тийм боломжтой. За. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа гэдэг. За энэ сайн нэг бахан данс хаасан. За буцаагаад нэг тодорхой хугацаанд нийлсэн. Энэ юу нэр үр дүнгээ өгөв. Тодорхой үр дүнд хүрсэн учраас энийг бас ингэж оруулж ирв. Энэ бас сайн нөөтийн хууль дэвшлээс тодорхой хэмжээнд нөлөөтэй юм шиг байна тийм. Тайлгын хугацаа, төлөх хугацаа дээр бол бас татвар дэвшнэр байна бол нэлээд үе саналууд хэлдэг. За тухайлбал одоо жишээ нь хагас жилийн тайлан, жилийн эцсийн тайлан дээр маань одоо монголчуудын хувьд хоёр том баяраар таардаг. Наадам цагаан сараар тийм үү. Тэгээ энэтэй холбоотойгоор тэр үед нь өөрөө тайлгын хугацаануудад нь тэр баярын таарчих юм бол тэр хугацааг сунгадаг, ингээд зохицуулт хийдэг, ингээд энэ асуудлыг хуулиараа шийдэж өгөө. Энийг ингээд тийм үзмжээр шийдэж байж болохгүй гэдэг үүднээс бол одоо хагас жилийн тайлангийн одоо 7 сарын 30-наар тийм ээ. Жилийн эцсийн тайлан 2 сарын 15-нд байсан бол тэр 2 сарын сүүлийн өдөр хүртэл ч гэдэг юм. Ингээд нээлттэй боломж олгож байгаа нь бол тухайн байгууллагын одоо энийг тайлаглыг хариуцсан хүмүүст дээр нь бол бид нэг тийм хугацаатай холбоотой асуудал дээр тийм асуудал гарахгүй гэдгээс хэлж байгаа. За нөгөө талаас тэр тайлан бас залруулах хугацааг бас 1 жил байсныг 2 жил болгосон ийм төсөл дээр бол орсон зүйл байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагууд маань бас амьдрал дээр тодорхой өргөсөл байдлаас хамаарат бас тийм алдаа тогтолцоод гаргасан байхыг хүсэхгүй. Тэгээд тэрийг бол одоо засаж залруулъя гэх энэ боломжийг нь бол бас 2 жил хүртэл хугацаагаар бий бас олон улсын бас жишээ практик байдаг. Тэгээд нь татвар дэвштэй мөр хүсэлтийн дагуу бол ингээд ийм аяар бол шийдвэрсэн хөл би. Данс хаахта би одоо бидний хэлээр бол данс хаах гэдэг байна. Энэ бол нөгөө татвар хугацаанд төлөөгөөд ингээд хөрөнгөлөгдөд асуудал үүсэх юм бол татварын албанаас бол энэ данс битүүнжил шинэ өр хураах ажиллагааг ингээд явуулдаг. Тэгээ үүнтэй холбоотой хуулийн төсөлд бол нэг заалт орсон. Тэр заалт маань юу гэхтийн зэрэг ирээдүйд орох орлогыг нь бол татварын өрөндөө бүрэн суудахгүйгээр тодорхой хэсгийг нь үлдээгээд бизнесийн үйл ажиллагаагаа хэвээ явуулах тодорхой наад захын одоо цалин өс болоод бизнес үйл ажиллагаа шаардлагатай урсгалыг нээж өгөх. За тодорхой хэсгийг нь бол татварыг өрөндөө суутгах. Энэ зохицуултыг бол хуулийн төсөлд бол оруулсан байгаа. За сая шинэ засгийн газар бас нэг шийдвэр гаргасан нь бол тодорхой тийм аж ахуйн нэгж байгууллага засаг төрийн хувьд бол итгэлцлийн хүрээнд дансыг нээж 5% энэ хугацаанд одоо бизнесээ идэвхжүүл татвараа төлөөрэй гэдэг юм боломжийг хэлсэн. Өнгөрсөн 7 хоногийн ерөнхий мэдээгээр бол 50 гаруй тэрбум төгрөг өөр бол бас төлөгдсөн байна гэсэн мэдээд байна. Энэ дээр бол жишээ нь одоо наадам цагаасаар гэдэг ойлгомжтой тодорхой хугацаа байна шүү дээ. Тэрийг одоо өөртөө баярлж явж байгаа л өнгөрөөждөг юм бол өөрөөр ингэж хугацааг интернет рүү байгаа юмыг өнгөрөөгөө тэгээд араас нь заавал одоо нэг юм жоохон бидэн боломж олгооч гэдэг юм тавих үнэхээр зүйс амьдралдаа шаардлага гардаг. Яхаа амьдрал дээр бол яг татвар төлөх хугацаа, татвар тайлагнах хугацаа гэдэг чинь бас ингээд тодорхой хэмжээний хүндрэл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр нь өөрөө уялдаатай биш байгаад байсан учраас саяны энэ өөрчлөлтүүд бол яг одоо сангийн яам бол хүлээн авч оруулж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нэг талаас яг нь зөвхөн наадам цагаан сарын асуудал биш байхгүй. Татвар төлөх хугацаа, тайлагнах хугацаа хоёроо хоорондоо уялдуулж ирэхээр нөгөө процессын хувьд ч тэр ойлгомжтой болж байгаа нөгөө юуны аж ахуйн нэгжүүдийн маань хувьд ч гэсэн ойлголт ч гэсэн ойлгомжтой болж ирж байгаа. Энэ бол эрийн нөлөөтэй бас процессор энэ бас нэг асуудал үүсгдэг гэсэн. Саяны данс хаахтай холбоотой бол мэдээж манай танхимууд бүхэл танхимууд ер нь бол энэ данс хаадаг асуудал дээр бол дандаа бид нар бол саналуудаа өгдөг байсан. Яагаад гэвэл хэрвээ бид нар компанийг хүн гэж ойлгох юм бол данс чи өөрөө тэр нөгөө цусны эргэлт нь байхгүй. Гэтэл дансыг ингээд 100% хаачгаар цусны эргэлт зогсно, бизнес явах боломжгүй болно, дор ажил хүмүүсийнхаа цалин өсөйг өгөх боломжгүй болно. За дээр нь манай Монголын аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн их асуудалтай байдаг зүйл юу вэ гэхээр биднэрт эргэлтийн хөрөнгөний дутагдал, дандаа эргэлтийн хөрөнгөний дутагдалд ордог байсан. Тэгэхээр энэ данс хаах асуудал бол энэ эргэлтийн хөрөнгөний дутагдлыг улам даамжруулж байсан. Тийм учраас энийг бол бас ийм уян хатан болгоцсон
зайлшгүй шаардлагатай. Мэдээж татвар төлөхгүй байгаа хүний дансыг хааж байгаа гэж байгаа боловч тэр чинь яагаад үйл төлөхгүй байгаа? Эргэлтийн хөрөнгөний дутагдaltaй байна. Тодорхой шалтгааны улмаас. Тийм учраас энийг уян хатан болгох, татварын албатайгаа гэрээ байгуулад тодорхой байдлаар ингэж явдаг ийм зохицуултыг бий болгоно айгүй чухал байгаа гэдэг. Ийм дансыг хаадаг зүйл миний бодлоор арай л мунаг арга шиг санагдаад. Энэ олон улсын жишг байд юм. Одоо тэгээ сүүлдээ тэдэн хуваар нэ 15%, 25% үлдээ гэдээ харж үзээд байгаа юм нэг тийм арай л болох санагдаад. Ер нь бол ер нь тайлан тушаах, төлөх хугацаатай данс хаах гэдэг ойлголт уялдаатай байхгүй юу? Өөрөөр хэлбэл татрын ерөнхий хуулийн дээр тайлан тушаах, татвар төлөх хугацаа нэг байна гэж заасан. Өөрөөр хэлбэл 2 сарын 10 тайлангаа өгөөд дууслаа, 2 сарын 10-да тэр ногдлоо бүгдийг төлж барагдуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ногдлыг барагдуулах ёстой хуулийн дээр тэгээд заасан. Тэгээд 2 сарын 11-ээс эхлээд данс хаах нөхцөл нь бий болчихж байгаа. Өөрөөр хэлбэл тэр ногдлоо төлж чадаагүй бол. Тэр манай тайлангийн хугацааг өөрчлөх гээд байгаа санал маань юутай холбоотой юм гэхээр энэ нөхцлүүдийн чинь урьдчилан нөхцөл байхгүй юу? Эхлээд тайлангаа авъя. За тайлангаа авахтай холбоотой цагаан сар наадмаас гадна Монгол улсын бизнесийн цикл гэж юм байгаа. Тэгэхээр биднээс зөвхөн баяр наадамтай холбож энэ тайлангийн хугацааг өөрчлөхтэй юм яриад байгаа юм биш. Тайлангийн өөрийнх нь манай бизнесийн цикл гэж байна. Ер нь олон улсын хувьд бол тайлан тушаах хугацаа, тайлангийн татвар төлөх хугацаа дээр яагаад өөр байдгийг гэхээр тухайн орныхоо байгалийн нөхцөл байдал тийм. Дээрээс нь бизнесийн циклээс нь хамаарат энэ тайлангийн хугацаа нь одоо календарынхаа сараар байх юм уу? Эсвэл одоо санхүүгийн жил нь өөр байх юм уу гэдг нь ялгаатай ойлголт байдаг байхгүй юу? Тэгэхээр биднээс манай Монголын бизнесийн цикл өөрөө 100 өрнөөд намар үр шимийн хүртээд өвөл хийхдээ зогсчдөг. Уулуурхай зогсно. За тэгээд ер нь худалдааны амиж гэсэн өвөл ерөнхийдөө зогсдог. Бүгд зогсдог. Өөрөөр хэлбэл энэ зогссон улиралд чинь цагаан сар нь өөрөө дарамт болж эхэлдэг тийм. За магадгүй цагаан сар нь бас бизнесийн арай нэг орлого олох боломж нь болж өгдөг. Тэр үеэр завгүй үеийн таарахаар тайлан гарах процесс мартагдан дээрээс нь үр авлахтай үе нь эхэлдэг. Яг одоо ингээд банкудад зээл авч байгаа зээлийн хугацаагаар нь бас биднээс судалгаа хийж үзэх юм бол аль сард илүү их бизнесийн зээл их авагдаад байна. Тэгэхээр магадгүй 2 сараас эхлээд бизнесийн зээлүүд өндөр авагдаж эхэлдэг. Санхүүжилтээ авч гэлж байгаа гэсэн үг шүү. Тэр үед нь татрын тайлангийн хугацаанд дуусаад татвар төлөх хөнгө болонгууд нөгөөдөл зарим зарим аж ахуйн нэгжүүд авсан зээлээрээ татвараа төлчихнэ. Тэгээд дараа нь асуудал үүслээ гэдэг ингээд дараа дараагийн асуудал нь ингээд гинжин мэт зураж аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөхцөл байдлаасаа энэ татрын хугацаа гэдэг юм асар чухлаа. Энийг өөрчлөх нь зайлшгүй ганцхан татвар төлөгчтэй биш, энэ нь бол төрдөж бас зайлшгүй хэрэгтэй өөрчлөлт болчихж байгаа байхгүй юу. Татвар төлөгчдийн төлөөд биш, төрч гэсэн өөрийнхөө тооцооллыг зөв хийхийн тулд энэ хугацааг илүү сунж тавих нь хинтээ ашигтай хувилбар болж байгаа. За ингээд нөхцөл байдал дараагийн процесс нь данс хаах процесс. Данс хаах процесс өөрөө хуулийн юм хатуу. Чи тайлансан төлөөгүй тэгвэл дансыг хаана гэдэг хууль ийм өөрөө хатуу байгаа. Ийм хатуу хуулийг хэрэгжүүлэх явц нь татрын албандаа ч хүндрэлтэй байгаа. Ганцхан татвар төлөгчдөд хүндрэлтэй байгаа юм биш. Татрын албанд хүндрэлтэй байгаа. Данс хаагаад байгаа процесс одоо ингээд нарийн хугацаа үзэх юм бол ямар өрн дээр данс хаагаад байна гэд бас судалгаа авч үзэх хэрэгтэй. Тэгээ ингээд авч үзэхэд бол дээдл нь 2 жил болцсон өрн дээр хааж байгаа байхгүй юу. Тэрнээс биш одоо 25 оны 2 сарын 10-нд 25 оны татрыг 26 оны 2 сарын 10 тайлагнаад үлдэгдэл дээр нь данс хааж байгаа юм ерөөсөө биш. Тэгж хааж хууль нь бол тэгж хаах ёстой. Гэхдээ татрын албад тэгж хааж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь өөрөх нь үйл ажиллагааг хөндрүүлнэ, татвар төлөгчдийг бүр хөндрөлттэй нөхцөл рүү түлхэнэ. Тэгэхээр эндээс чинь яг үүсээд байгаа юм бэ гэхээр бид нэг хатуу хууль баталсан хуулийг мөрдөхөд төр талдаа ч хөндрөлтэй байна. Тэгэхээр данс хаах нөхцөл нь өөрөө ийм бас уялдаа өөрчлөлттэй байгаа учраас энийг биднээс зөв болгохын тулд төрөнч дээр татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэнч тэр аль нь яг тэнцлээ зөв олж тэр хувилбараа гаргах хэрэгтэй байхгүй юу? Энд нэг хэлэхэд яг ер нь сангийн яамн дээр бас судалгаанууд хийгдчихсэн л да өмнө хэд удаа хийгдчихсэн. Тэгээд төрийн хэлсэн дээр ингээд тухайн улс орны байгалийн эдийн засгийн нөхцөл байдал. Тэгээд бизнесийн циклийг онцлогоос хамаарат энэ зүйлүүд байдаг. Зарим улс оронд бол одоо хагас жилээр
бүтэн жилийн тайлгын цикл тавигддаг. Тэгэхээр манайх бол календарийн жилтэйгээ одоо энэ тайлгын буюу медицин цикл санхүүгийн жилийн ижлэр ингээд авчаад байгаа. Гэхдээ одоо жишээ нь магадгүй боловсролын салбар бол бид нар намар эхлээд хавар дуусж шүү дээ тийм үү. Тэгэхээр бусад оронд бол энийг нь бас сонголтоор илэрхийлдэг. Өөрөөр салбараас хамааран сонголтоор илэрхийлдэг зүйлүүд бий. Энэ үнийг судалж байгаад бид нар бол хамгийн нийтлэг нь бол ерөөсөө манай календарийн жилтэй энэ санхүүгийн жил нь бол ижил байж болох юм байна гэдгийг аваад харин түрүүний хэлсэн дээр юугаа төлөх татварынхаа ногдлыг тооцох тэгээд татвараа төлөх хугацаанууд дээр нь бас тодорхой хэмжээнд уян хатан боломжийг олгоё гэж байна. Тэгэхээр энэ бол нэг тайлангийн хугацааг өөрчлөлтөөрөө түрүүний хэлсэн тайлагналыг үр төлбөрөөр төлөх урьдчилж зөвлөх тэр боломжууд нь энэ хугацаанд багтаж байгаа учраас нийтлэг зохицуулалтаар шийдэж өгч байна. За гих бичлэгээ бүх юм хоолойд тулцсан байж чадал алдах гэдэг асуудал араас гараад ирнэ. За энд нэг орж байгаа өөрчлөлт нь болохоор иргэний хуультай уялдуулаад алдангийн дээд хэмжээг 50%-аар тогтооё. Энэ ямар ч нэг хязгаар тавиад өчлөө шүү дээ. Энээс давжлахгүй гэдэг. Энэ юу хэр хэмжээний хамсах авах боломж олох аж ахуйн нэгжүүдтэй. Одоо өмнө нь бол өмнөх хуулиар чинь энэ чинь ямар ч дээд хязгаар байгаагүй байхгүй тий. Тэгэхээр алдан ер нь 50% байсан шүү дээ. Үгүй өмнөхдөр чинь татвар дээр бол байгаагүй. Хязгааргүй байгаа. Хязгааргүй байсан. Энэ үед нийцүүлээд 50% хязгаарлалт энэ тавьж өгч байгаа. Тийм төлж дуусах хүртэл тэр чинь явах байсан байхгүй. Тийм хөндлөгдөө явах гэсэн. Бидний санал болохоор ядаж ингээд 50% болгоо. Жиргэний хуультайгаа адилхан. Тэгээ энэ юу маань бол орсон байгаад байгаа. Таавны санал байсан. Тийм энэ бол айгүй чухал. Ягаад гэвэл чинь төлж чадахгүй байхад улам л нөгөөх нь ингээд нэмэгдээл яваад байна гэдэг чинь улам л үр төлбөр нэмэгдэж байгаа. Тэгэхээр хуулийн нийцлийнхаа хувьд ч гэсэн энэ бол айгүй чухал. За бидний цаг ерөнхийдөө бас нэлээд ус төгссөн байна. Өнгөрсөн 7 хоног засгийн газар ямар зөвгөн бариаг шийдсэн байгаа. Энэ 7 хоног түргэн барьж бах. За тэгээд энэ аминд тулцсан асуудлын чинь чуулганаар чинь их төггүй. За нэг жоохон өөрчлөлт орж гэдэг юм уу. Яг та бүхний үзэж байгаагаар энэ өөрчлөлтийн үр шимийг хизэнээс иргэд аж ахуйн нэгжүүд маань юу мэдрэгдээд эхэлэх юм байна. Үйлчлээд эхлэх вэ гэсэн үг. За бид бол үйлчлэх хугацаагаа 27 оны 27 оны 1 сарын 1-ээс гэж үзэж байгаа. За гэхдээ нөгөө хугацааг бол бас их хурлын эрх мэдлийн асуудал тэнд бол шийдэгдэнэ гэсэн үг. За одоогийн бидний саний энэ гол өөрчлөлтүүдийг аваад авснаар бол одоо төсвийн нэг нөлөөллийн нийт дүн нь бол 27.8-нд 2.2 их найд гэсэн ийм тооцоол байгаа. Тэгэхдээ энд бид нэг ярилгүй өргөсөн зүйл нь хувийн орлогын албан татвар дээр нэг томоохон хөнгөлөлтийн заалт орсон. Тэр маань үг 950 мянган ингээд байгаа тийм. 792 мянган хөлбөр үйлсний доод хэмжээнээс доошх дөнгө бол 100% хөнгөлөе гэсэн ийм заалт бол бас орсон байгаа. Тэгэхээр энэ заалтын эффект төсөв үзүүлэх нөлөөлөл нь бол нэлээд өндөр байгаа. Тэгэхээр гол ач холбогдол нь бол иргэдийнхээ татварын ачааллыг цалин хөтөлбөрөөс олж байгаа орлогоос тийм ээ. Олж байгаа татварын ачааллыг бууруулъя. Тэр орлогын өөрт нь үлдээе гэсэн ийм зорилгыг хавуулж байгаа гэсэн. Тий би нэвтрүүлгийнхын тийшсэн аж ахуйд нэгжүүд рүү чиглэсэн иргэд рүү чиглэсэн юм хоёр заалтууд байгаа. Яг нь инглиз лугаас өнгөрсөн 7 оноос хойш яг энэ орж байгаа өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл иргэдэд өргөцсөн. Энэ үл иргэдэд ялч мэдээж маш том боломжийг олгож байгаа юм ойлгомжтой. Зүгээр та сая 2.2 гэдэг хэллээ. Замдан шатрын засгийн газар үеийнхний 2.6 болоод 7 байсан. Яагаад урьдчваа гэдэг ийм асуулт гараа. За мэдээж хэрэг нэлээд заалтууд олон залтуудтай байснаас гол эффекттэй өөрчлөлттэй одоо зайлшгүй шаардлагатай гэж үзсэн заалтууд авсан учраас өмнөх бүх заалтууд ороогүй гэсэн үг тийм ээ. Нэг. За хоёрт нь төсвийн хүрээний мэдээлэл дагуулж оруулсан нөөтийн урамшууллын буцаалтыг бол өчиг болгож байгаа. Тэгэхээр тэрэнд бол нэлээд тийм томоохон эффект бол гарч байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүд хасагдсан учраас тэр 2.7-тай байсан төсөл маань 2.2 болж буурч очиж байна. Зүгээр сангийн яв дараа нь 2.2-ийн ачааллыг ер нь хаанаас яаж нөхөн гэж ер нь тооцож байгаа юм байна. За мэдээж энэ ямар нэгэн шууд татвар бий болгох замаар бол хийхгүй гэдэг юм бол засгийн газар хэлсэн учраас бидний хувьд бол аль болох одоо зардлыг нэмэхгүй байх. За тэгээд томоохон төсөл хөтөлбөрүүдээс орох нөлөөлөл тийм ээ. За тэгээд төрийн өмчт компаниуд дээр хийх менежмент удирдлагын асуудлаас хамаарч энэ орлогоо бол нөх болцоотой гэдэг утгаар энэ хуулийн төсөлтөд эдгээр тоог оруулж байна. За бидний дээрс 3 юм яд байна. Товчонд нь
яг энэ өөрчлөлтүүд ер нь одоо яг өнөөдрийн нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар хэмжээний ер нь одоо дэмжлэг болж очих болоо. Ер нь ингээд ерөнхийд нь бацаад харах юм. Ер нь богинохоо хэлэх юм бол нэг тийм өндөр сайн дэмжлэг болж чадахгүй нэ гэж хараад байгаа юм. Хэрвээ татврын шинжилгээ гэж ярьж байвал шинжилгээг нэлээд том 4 хуулийн хүрээнд биш өвөө ядаж нэг үйл хөдлөх хөрөнгөний албан татврын тухай хууль гээд бас жижиг хэд хэдэн хуулийг оролцуулаад хийх ёстой. Шинжилгээ гэж юм чинь сая одоо жишээ нь одоо энэ сая Мэнд сайхан сайдын тавьж байгаа нөгөө үзүүлэлтээр саяны ч гэсэндээ 792 мянга гэдэг чинь буцаан олголт хэлбэрээр хөнгөлт олгоно гэсэн байгаа байхгүй. Буцаан олголт тэгээд төлчөөд дараа нь өгнө шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө ачаал гэдэг юм чинь угаасаа төлчих учраас наадах дээр чинь буурж байгаа юм биш байхгүй юу? Тийм бооз төлөхөнд ойлгомжтой. Тэр чинь 792 гэдэг чинь 79 мянга сард 79 мянга гэдэг чинь хуучнаасаа чүд нөс нөгөө 24 мянгаас нэг 3 дахин л дэмсэн байж шүү дээ. Гэх мэтлэнгээр энэ өөрчлөлтүүд хийж байгаа санаанууд маань бас нэг тийм юугүй байна. Үр дүн багтаа харагдаж байна төсөөллөөс. Дээрэс нь нөгөө нэг миний хувьд бол маш том юу болох нэг боломж болох нэг нь нөгөө зардлыг нь хэрвээ шууд бусаар банкны бэлэн бус гүйлгээгээр хийсэн байвал тэр зардлыг төлбөрийн баримт олгоогүй байсан ч зардлаар хүлээн зөвшөөрнө гэсэн заалт өмнөх нөгөө төсөлтөөр байсан тэр их дэмжүүштэй байсан байхгүй юу. Тэгсэн чинь саяны төсөлтөөр одоо тэр нь байхгүй болоод орж иж шинжтэй. Тэгэхээр байхгүй болж ийн дээрэс нь нөгөө урамшуулга байхгүй болно гэдэг чинь нэлээ эрэг сөрөг нөлөө гарч авч ирнэ гэж харагдаад байгаа шүү дээ. За танхимын хувьд одоо яг энэ одоо өөрчлөлтөөс хүлээж байгаа гол үр дүн маш тавьж байгаа. Бид нөгөө татврын шинжилгээд анханасаа тэгээд зарласан байсан учраас нэлээд хүлээлт өндөртэй байсан. Одоо тэгээд нөхцөл байдал ингэж өөрчлөгдөд ингэж юм л да. Тэгээд бидний хувьд бол бас энэ удаад бас сангийн амд бас талхлаа илэрхийлэх хэрэгтэй. Яг тэгвэл аюул одоо эргэх холбоо их сайтай ажилласан. Өмнө ингэж ажилтгүй байсан. Тийм учраас бид нэр хувийн хвшилтэйгээ бас хамтарч ажиллаж сурж ийн гэсэн. Яг энэ татврын хуулийн өөрчлөлтүүдээр бол мэдээж эрг одоо сая судлаач маань хэллээ. Бидний хүлээлтэд бол хүрээгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр бол өөрчлөлтүүд орж ийн. Энэ чинь энэ өөрөө дараагийн шинжилэл, дараагийн сайжруулалтын бас үндэс суурь болоод энэ чигээр энэгээр ингэж явах болов гэсэн одоо хүлээлт байна да. Чамлахаас юмсан чангатах заяа одоохондоо гэж тийм ээ. Заавал үдштэй өнгөрсөн 7 оны засгийн газрын ээлжид хуралдаанаар за татврын багц хууль биш татвар үндсэндээ 4 хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг хилцээд улсын хурл дөрвөн барихаар дэмжсэн. За энэ 7 хоногт бас улсын хурл дөрвөн барих юм хүлээлттэй байгаа. Энэ өрөөндөө та бүхэнд орж байгаа өөрчлөлтүүд болоод за энэ өөрчлөлтийн хүрээнд үзүүлэх нөлөөллийн талаар бид та бүхэнд студиэд очтой урьж танилцуулж байр суурийг хүргэлээ. За зочдоо дахиад танилцуулъя. Миний баруугаар талаас татврын зөвлөх судлаач Батчимэг, за мөн сангийн яамны татврын бодлогын газрын дарга Чимэд Сүрэн, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Хаширднэр манай студид ажиллаж та бүхэнд өөрсдийнх нь байр суурийг хүргэлээ. Урьдчилан та бүхэндээ баярлалаа.